Өнөөдрийн хичээлээр нийлмэл эфир гэсэн сэдвээр ярилцъя. За нийлмэл эфир нь төрөл бүрийн цэцэг жимсэнд агуулгаддаг анхлын үнэртэй бодисод байдаг. За юуны өмнө энгийн болон нийлмэл эфирийн бүтцийн ялгаа, за нийлмэл эфирийг нэрлэх, зарим нийлмэл эфирүүдийн гомлоогийн гишүүд, тэдгээрийн шинж чанар, томьёо, за нийлмэл эфирийг гарган авах арга, химийн шинж чанар, хэрэглээ гэсэн сэдвийн хүрээнд танилцсанаа. Зөвлөх багш Мигмар Сүрэн байна. Энгийн ба нийлмэл эфирийн бүтцүүдийг энд харьцуулан харуулсан байна. За энгийн эфир нүүрс устөрөгчийн радикал, хүчил өргөч нүүрс устөрөгчийн радикал гэсэн ийм бүтцтэй байдаг байна. Нийлмэл эфир нь болохоор нүүрс устөрөгчийн радикал, тэгээ карбонил бүлэг, за хүчил өргөчийн гүүрээр дамжаад мөн нүүрс устөрөгчийн радикал гэсэн иймэрхүү бүтцтэй байх нэ. За жишээлбэл зарим нэг нийлмэл эфирүүдийг авч үзье. За жишээлбэл энэ дээр CH3, C2-сын холбоо О, тэгээд энд Отой өөрөөр хэлбэл цууны хүчлийн үлдэгдэл байна, тийм ээ. За цууны хүчил дээр метилийн бүлгийг залгаж орж ирсэн байна. Ийм учраас цуу хүчлийн метилийн эфир гэж нэрлэх нь байна. Тэгээд нийлмэл эфирийг нэрлэхдээ хүчлийнх нь нэрний ард спиртийн радикалыг нэрлээд ард нь эфир гэдэг төсгөлийг залгадаг байгаа. Ийм учраас цуу хүчлийн метилийн эфир гэж нэрлэж байна. За дараагийнх нь харъя. За энд нь цууны хүчлийн үлдэгдэл байна. За энд этилийн радикал харагдаж байна, тий. За ийм учраас цууны хүчлийн этилийн эфир гэх мэтчлэнгээр нэрлэнэ. За энэ хичээл бид нар нийлмэл эфирийн талаар түлхүү авч үзнэ. Харин энгийн эфирийг өмнө үзсэн байгаа. За нэмэлт зөвлөгөө мэдээлэл хэрэгтэй бол 9813 3311 дугаарт хандж болно. За өшөө зарим нэг нийлмэл эфирүүдийн томьёог энд харуулсан байна. За жишээлбэл энэ дээр шоргоолжны хүчлийн үлдэгдэл байна, тий. За дээрэс нь метил бүлэгтэй. За үүнийг шоргоолжны хүчлийн метилийн эфир гэж нэрлэж болох нь хураангуй байдлаар HCOO CH3 гэж тэмдэглэх нэ. За энд мөн ялгаагүй шоргоолжны хүчлийн үлдэгдэл этилийн радикалтай холбогдсон байна, тий. Ийм учраас эхлээд хүчлээ нэрлэн гэсэн, тийм үү. Тийм учраас шоргоолжны хүчлийн этилийн эфир гэж нэрлэнэ. За хураангуй томьёо нь HCOO C2H5 болж орж ирж байна. За одоо энд 1 2 3 4 цэтэй хүчил буюу тосны хүчлийн үлдэгдэл харагдаж байна, тий. За энд 3 цэтэй хансан нүүрс устөрөгч буюу пропил язгуур байна. За ингээд энэ нийлмэл эфирийг нэрлэхдээ тосны хүчлийн пропилийн эфир гэж нэрлэх нь хураангуй томьёо C3H7 COO C3H7 болж байна. Нийлмэл эфирүүд нь задгай хэлхээтэй байхаас гадна ароматик нийлмэл эфир байж болно. За жишээлбэл энэ дээр бензолын цагираг байна, тийм үү. За тэгээд эндээ гидроксид бүлэгтэй эсэлтсэн эндээ болохоор нийлмэл эфирийн бүлгийг агуулсан байна, тий. За энд болохоор метилийн радикалыг агуулсан байна, тий. За тэгвэл биш үү, энэ маань нийтээрээ салицилийн хүчлийн үлдэгдэл байна. За тэгвэл салицилийн хүчлийн метилийн эфирээ за энэний хураангуй томьёо C6H5 OH COO CH3 болох нь байна, тий. За салицилийн хүчлийн метилийн эфирийг энэ тариа үйлдвэрлэхэд өргөн хэрэгэлдэг байгаа. За ерөнхийдөө нэг сурт карбон хүчлийн нийлмэл эфирүүд нь аятайхан үнэртэй ууршимтгай шингэн бодисод байдаг. За төрөл бүрийн цэцэг жимсний сайхан үнэр нь тэдгээрийн цэцэг үр жимсний шүүсэнд байдаг янз бүрийн нийлмэл эфирээс шалтгаалan үнрээрээ ялгарч байт юм аа. За нийлмэл эфирийн зарим гомлоогийн гишүүдийг харуулсан байна. За нийлмэл эфирийн ерөнхий томьёог тэмдэглэсэн RCOO-R1 гэж ерөнхий байдлаар тэмдэглэнэ. За энэ нүүрс устөрөгчийн радикалууд адилхан байж болно, бас өөр байж болох нэ. За хамгийн өргөн хэрэглэгддэг нийлмэл эфирүүдийн тарагч нь за жишээлбэл HCOO C5H11. За шоргоолжны хүчлийн амилийн эфир энэ, тий. За энэ янтор жимсэнд агуулгаддаг учраас янторын үнэрээр шоргоолжны хүчлийн амилийн эфирийг таньж болох нэ. За дараагийнх нь HCOO C5H11 шоргоолжны хүчлийн изоамилийн эфирийн за энэ нь хар чавганд агуулгаддаг хар чавганы үнэрийг илэрхийлдэг бах нэ. За дараагийнх нь CH3 COO C2H5 өөрөөр хэлбэл цуу хүчлийн этилийн эфир. За энэ нь чангаанц гэдэг жимснээс үнэртдэг бах нэ. За дараагийнх нь тосны хүчлийн бүтилийн эфир C3H7 COO C4H9 тосны хүчлийн бүтээлийн эфир. За хам боргоцоонд агуулгадаг хам боргоцооны үнэрийг гаргаж өгдөг байна.
За дараагийнх нь C4H9 COO C5H11. За энэ маань валерианы хүчлийн амилийн эфир байна. За алимнаас үнэртдэг, алим жимсэнд агуулгаддаг нийлмэл эфир байна. За нийлмэл эфирийг гарган авахдаа ерөнхийдөө карбон хүчлүүдийг спирттэй уруулд оруулдаг байгаа. За энэ дээр жишээлбэл цууны хүчлийг этанолтой уруулд оруулж байна тий. За энэ хоёрын дундаас ус ялгардаг болох нь харагдаж байна тий. За усыг ялгаж авахын тулд концентрацтай хөвчлийг ихэвчлэн ашигладаг. За тэгээ үүссэн нэгдэл нь энэ байна. Цуу хүчлийн үлдэгдэл тэгээд этилийн радикалтай. Ийм учраас цуу хүчлийн этилийн эфир гэд нэрлэдэг байна. Гарган авах ерөнхий урлын тэртгэлийг зарах байдлаас загварчлан бичдэг. Өөрөөр хэлбэл карбон хүчлийг спирттэй уруулд оруулдаг байна. За энэ эфиржих уруулыг нэг талаас этерификацийн уруул гэдэг, нөгөө талаас эфиржих уруул гэж байгаа тийм. За карбон хүчил дэх карбоксил бүлгийн гидроксил бүлэг нь тийм ээ. Гидроксил бүлэг нь спиртийн гидроксил бүлгийн H-тай нэгдэж усыг ялгаруулдаг байна. За цуу хүчлийн этилийн эфир үүсхийг энэхүү схемээр харуулсан байна. За нийлмэл эфирүүдийн ерөнхий химийн шинж чанарыг авч үзье. За нэгдүгüүрт нь энэ нийлмэл эфирүүд нь устдаа гидролизийн уруулд ордог. За гидролизийн уруул нь хөхрийн хүчлийн орчинд эсвэл шүлтийн орчинд явагдаж болох нэ. За жишээлбэл энэ дээр цуу хүчлийн этилийн эфирийг авсан байна тий. Устдаа гидролизэд орж байна. За энэ хөхрийн хүчлийн орчинд орж байгаа учраас цууны хүчил болон этилийн спирт буюу анх уруулд орсон бодисуудаа үүсгэж гидролизийн уруул явагдсан байна. За хураангуй зэгштэглийг бичгтээ CH3 COO C2H5 нэмэх нь H2O тийм ээ. За эндээс CH3 COH нэмэх нь C2H5OH. За цууны хүчил этилийн эфирийг үүсгэсэн уруул явагдсан байна. За гэтэл шүлтийн орчинд нийлмэл эфирийг гидролизэд оруулах уруулыг авч үзье. За цуу хүчлийн этилийн эфир авсан байна. Натрийн OH-тай уруулд ороход за цуу хүчлийн натрийн давс буюу нийлмэл карбон хүчлийн гидроксил бүлгийн H нь натрийгаар халагдсан давс үссэн байна тий. За үүнийг ацетат натрий гэж бол нэрлэдэг байгаа. За харин этилийн радикалаас этанол үүссэн болох нь харагдаж байна тий. За хураангуй байдлаар CH3 COO C2H5 нэмэх нь натрий OH. За үүссэн бүтээгдэхүүн ацетат натрий этанол үүссэн байна. За нийлмэл эфирийн дараагийн нэг онцлог уруул нь ангижрах уруулд ордог байгаа. За жишээлбэл энэ цууны хүчлийн метилийн эфирийг авсан байна. Ус төрөгчөөр ангижрах уруулд ороод хоёр төрлийн спиртүүдийг үүсгэсэн байна. За эхнийх нь болохоор цууны хүчлийн үлдэгдлээс үүссэн этанол буюу этилийн спирт, нөгөөх нь метилийн радикалаас үүссэн метанол буюу метилийн спирт байна. За хураангуй байдлаар бичвэл CH3 COO CH3 нэмэх нь H2. За CH3 CH2OH нэмэх нь CH3OH гэсэн уруул явагдсан байна. За нийлмэл эфирийн дахиад нэг онцлог уруул байна тий. За энэ нь лавсан гэдэг өндөр молекулт нэгдлийг гарган авах уруул харагдж байна. За терефталийн хүчил буюу 2 суурьд ароматик карбон хүчил байна тий. Бензолын цагиргаас карбоксил бүлэг 2 тишээ салаасан. За үүнээс N тооны молекулыг аваад этилен гликол буюу 2 атомтой спирттэй мөн N тооны молекултай нь уруулд оруулсан байна. За тэгтэл энэ хоёрын дундаас ус ялгараад тий. Өөрөөр хэлбэл карбон хүчлийн гидроксил бүлэг болон спиртийн OH бүлгүүдийн хоорондоос ус ялгарах нь тий. Ус ялгараад эдгээр нь хоорондоо холбогдоод лавсан гэсэн батбик шинж чанартай уян хатан эмзүүлэн материалыг үүсгэдэг. За лавсаны томьёог харж үзэхэд бензолын цагиргагийн хоёр талд нь карбонил бүлэг агуулсан тий. Хүчил төрөгчийн гүүрээр дамжаад CH2 гэсэн бүлгүүдтэй полимер нэгдэл болох нь харагдаж байна. За нийлмэл эфирийн хэрэглээг авч үзье. Ерөнхийдөө нэг суурьт карбон хүчлийн нийлмэл эфирүүд нь маш аятайхан үнэртэй уур шумтгай шингэн бодисууд байдаг. Өөрөөр хэлбэл төрөл бүрийн цэцэг жимсний сайхан үнэр нь тэдгээр нийлмэл эфирийн шин чанараас бол хамаардаг байгаа. За ялангуяа цэцэг жимсний үр шүүсэнд нь бол
нийлмэл эфир ахиухан байдаг. Ийм учраас нийлмэл эфирүүдийг үнэртэй ус, гоо сайхны бараа, бох чихэр жигнэмэг болон хүнсний бүтээгдэхүүнд тансаг үнэр оруулахад ашигладаг байна. За нийлмэл эфирийн өндөр молекулт нэгдэл болох лавсаныг бат бөх уян хатан угаалга сайн даадаг шин чанарыг нь ашиглаад хувцас үйлдвэрлэдэг байна. За мөн гэрэл дулаан химийн бодисын үйлчлэлт төсвөртэй шин чанарыг нь ашиглаад цонхны хөшиг далбаа хийхэд зориулдаг байна. Энэ чиглэлээр зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл 9813 3311 дугаар тандаж болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.